Өмнөгөө аймаг Хамбогдсон Улаанбаатар хотоос ирэх бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажилчдын зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор оюу толгойн уурхайн цогцлбороос 5-7 нүүрсний тээврийн зориулттай зам хүртэл үргэлжлэх 12.5 км хатуу хүчилттэй автозамын бүтээн байгуулалтыг оюу толгой компани гүйцэтгэн ашиглалтанд хүлээлт өглөө. Хамбогдсон Улаанбаатар хоттой хатуу хүчилттэй замаар бүрэн холбогдсноор орон нутгийн иргэд 5 тухтай богино хугацаанд зорчих бүрэн боломж нэгдсэн байна. Орчны тоосчлт буурснаар иргэд болон мал амтны дээлтэй орчныг бий болгохоос гадна Хамбогд сумын түүх соёлын дурсгалд байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх дотоод гадаадын жуулчдын урсгалч мөн нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна. Энэ зам маань одоо маш их чухал ач холбогдолтой эдийн засгийн ач холбогдолтой зам аа. Ер нь бол Хамбогд сум Улаанбаатар хоттой аймагтайгаа холбогдож байгаа гэж хэлж одоо болно. Хар замаар одоо холбогдож байгаа. Бас ийм түүхэн томоохон бүтээн байгуулалтыг одоо бид нар бас өнөөдөр нээж байна. Өмнө нь Ундаан гол үерлэх үед замын хөдөлгөөн удаан хугацаагаар саатаж, шорон замыг тогтмол хусаж, услах шаардлагатайгаас гадна арчилгааны зардал өндөр, тоосчлт ослын эрсдэл ихтэй байсан. За харин уг зам нь Ундаан голыг гатлах 220 м урттай, 24 см бүхий зузаантай, 12 м өргөнтэй, бетон хүчил бүхий давуулах талантай бөгөөд зовс зайлуулах 27 хиймэл байгууламж баригдсан байна.